оны авийн А. За ингээд бид нар авийн А ингээд 1997 онд төсөлтэй математикийн үнцгийн ангид төгсөж ирсэн. За 4-өөс 10 төсөлтөд бүх ангиудаа математик гэсэн зааж байгаа. Тэгээд яг тэр дотроос үнцгэрч. За ингээд нийт 30 зургуудаа төгсөж ирсэн. За одоо ингээд бид нар одоо эрт ангийн дараагчдаа өгөрэй. За тоолоо. За одоо тэгээд хамгийн энгийнээс нэгтэй бүгдээрээ математика сэргээ санацгаая. За 12 томод нэгт хувааллаа. 12 тэгээд үлцэн ирсэн ангийнхаа багш найзлага 5 хүндээ дээр нэг яа. Зарим хүүхдүүдээ бол одоо 20 жилийн дараа харж байна. Зарим нь арай аюу өмнө ус наам ус уулзсан байна. Тэгээд ямар ч үсэн их гоё байна. Сэтгэл аюу өндөр байна. Ангийнхаа аюу дэрмийн төргийн ядангуяа энэ сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Зохион байгуулах комисс санаачилж байгаа хүмүүстээ бас баярын төрхөн зүйтэй хаа бүгд талархаж байгаа илэрхийлье. Сайхан ингэ зохион байгуулсан. Бас энэ сургуулийн багшаар заалгаад энэ хамт олонтой болсон гэж. Өсвөр 20 жилийн дараа уулзч байгаа байх баяртай байна. 3 хүүхэдтэй болсон. Одоо бол эхнэр 2 хүүхэдтэй амьдарч байгаа. Хийж байгаа ажил нийслэлийн хот үйлдвэрлэлийн газар ажиллаж байна. Яа баярлаа. За бид чинь манай ангийн анхны бас гэж явж байгаа хаа гэж бодож байна. Манай анги. Яа төгсөд их сургуульд тахтаа нийлээд. За одоо 1 хүү 2 хүүхэнтэй. За тэгээд банк санхүүгийн салбарт ерөнхийдөө 17 дахь жилдээ одоо ингээд ажилласан байна. Одоо эхнэр 2 хүүхэдтэй. Тийм байна. Манай гэрэл чимэг гээд Марскаран гэж компани ихэл манайхаа Берлийн компанид дээр ажиллаж байгаа зэрэг одоо тэр ажлыг ингээд явж банкар цогцол төгсөөс банкар гэдэг явсан. Ингээд одоо Монгол улсын хамгийн том банкыг өдөртөө хадаад улсын хасаан хөгжүүлээд ингээд явж байгаа гэдэг бол энэ таавуудтай болсон мөр зэрэгч сураад таавуудаас их юм сурч таавуудаас асуух асууж гэж энэ мундаг багшлаараа хичээл зааварч байсан үеийн бол ингэж санаад амьдарч байгаа гэж боддог. Миний тодууд ерөөсөө энэ 20 жил ерөөс зүудэнд шалгүй явдлаа. Яг санаачилсан мөнх хэрэглэндээс баярлалаа гэж. Ангийнхаа толгонд 20 жилийн миний гүрийн хүний амьдралд бол хамгийн чухал хамгийн одоо их хүчтэй байдаг юм байна. 10 төгсний 20 жилийн гэж ярьсан. Энэ ойг нь бол амьдсан ангийнхаа сэтгэл санаачлал гаргаад жилийн одоо бүгдээрээ гинтаа тавтаа сайхан оролцоорой гэж үзсэн. Миний би ихнэр 2 хүүхэдтэйгээ өдөртэй. За 2 хүүхэд маань болж байгаа байна. Ихнэр бол бас манай их сургууль төгссөн бидэртэй чадсан. Одоо төрийн байгууллага 16 сарын ажиллажлаа. Тэгээд татварын байгууллага нийслэл төгссөн сургууль орсон сонгуульд хүмүүс ажиллагаа явж байна. Баяр нийслэл бас нэг сайн гайхалтай байгууллагын хэд бас нэг төрлийн зэрэг одоо сухад түргэн ажиллаж байна. Тэр бүлэг Батбаяг гэсэн хүмүүс суулж байгаа.
өглөө энэ долоо томьёо зурдаг шиг одоо жил ажиллаад тэгээд 2013 дөрөв хүүхдийн хамт нэг охинтой 3 хүүтэй амьдарч байна. Тэнгээс салбартаа бол ямар ч байсан нийслэн хэрэг газар өршөөр хилцээ ахлах мэргэжилтийг хийж байгаа. Ангийнхаа октодод болон хүүгүүдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд би 4 хүүхэдтэй 2 охин 2 байнтай болсон. Сэтгэл судлаач мэргэжлэрээ магистрийн цал хамгаалсан. За одоо сэтгэл судлаач мэргэжлэрээ бас ажиллаж байна. За энэ Даниэл багштай хамт олон 20 жилийн баярын мэнд хүргэе.
Уухан ирэхлээр хизээч мартахгүй цэцэн зэлмээ зэлхэн дуулах багшийн хаяад дахиад сонсохгүй ангийн хаалгыг гөлхөн халаа алдрайхан насаа үлдээд баяртай атсан мөчүү эрэхгүй чиглээ үрхийн халаа сэтгэлээ хөргөхгүй бүгд чоносон үрдэн ялгсан орнох маргүй согон хаалгыг зөөлхөн халаа сурагч насаа үлдээд баяртай одоо 14-5 жил ажиллаж нэгэн бодлоос тэгээ ерөнхий нэгэн бодлоос ардаа чи өөрөө чи өөрөө нөхөртөө ажиллаж байгаа одоогоор хөрстэй л байна. Анхаарал нотоос тэгээд өөрөөс гэж суурьас гэж одоо ажиллаж амьдарч байгаа цөөхөн хүмүүсийн одоо нэг бол одоо бий байна. Үдийн зэрэгтэй ингээд ажил төрөлтөөр сайхан ажиллаж амьдарч байгаа хүмүүс ингээд манай хамт олонний нэр нөлөө манай багшийн минь одоо ингээд гавьяа ажиллаж гэж би ойлгож явдаг. Тэгээд шороодч одоо хамгаас өссөн сайхан найзууд байна. Өнөөдөр ажлаас үдцэрлэгээс зарим баг яажлаач орцсон хүмүүс байна. Яаж танилцаж мэдгүй шүү. 10 жилийн цогт өссөн. Эхлээд үдцэрлэг яа. Би одоо нэг ихнэртэй хоёр хүүхэдтэй. Одоо анх суус ихнэр хэлсээ салхаагүй амьдэрч байгаа. За нэг манай ихнэр одоо аймгийн тамга газартаа архивын хэсгийн дагаар ажилладаг. Төрийн хар хүмүүс болсоод хоёулаа төрийн албаагч ажиллаж байдаг. 6 оноос хойш эхнэр 3 хүүхдээ өгч чадсан. Тэгээд дээрээс гарчих гал үзчихсэн. За маш сайхан олцсон болж байна. Та нартайгаа олцсон ч юм. За хүүхд насндаа очсон юм шиг санагдаж байна. Би болохоор 4 бигээс эхлээл их тоглоог шаанг байсан. Гэхдээ 10 дугаар анги та нартай хамт өсөөгөө ч гэсэн 10 дугаар ангийнхаа хагас семестр хүртэл явсан. Тэгээд эмч болох зорилгоор химээ ангид ороод тэгээд ангаахт ороод ингээд нүдний эмч мэрэгчлээ болсон багшаа. Нүдээ ирж үзүүлээрээ. Тэгээд түрүүний оюутаа сайхан өдрийн хэлсэнтэйг санал нийлж байна. Манай ангийн хүүхдүүд бүгдээ аюулгүй мундаг бүх салбартаа ингээд маш амжилттай явж байгаа. Тэр бол яалтчгүй багшийн манд гавьяа. Тэгээд би ч гэсэн одоо нөгөө математикийн анги байсан мөртлөө химийн ангиас хинч ангаах аваагүй би ганцаараа харсан. Тухайн үед бол тэгээд ингээд ангийнхнаасаа арай өөр мэрэгжил сонгоод нүдний эмч болчаад ингээд амьдраа явж байгаа. Одоо яс хөвгттэй яг. Одоо хөвгтээ харах гэж сууч байна. Тэгээ манай ангийн хүмүүс бол үнэхээр зөвхөн хөвгтөөсаа бүгдээ одоо ажил амьдрал дээр үнээр бас сайн явцааж байна. Би бол ихтэй бодож байна 8 дугаар ангийн багтыг эвгүүл нөхдөс. Ангийн багш маань бол их гоё хайрцаглаа. Яг сайхан тааруулаад ингээд бидний их сайхан хүмүүжүүлж сайн сургаж ингэж амьдралын замд гаргасан болов. Яг багштай маш их талархаж байна. За тэгээ та бүгдээ гэр бүлд нь нас жаргал сайн сайхныг үзсэн. Цангийнхаа хамт олон бүгдээрэнд нь одоо ажил хөдөлмөртөө өндөр сайн амжилт гаргаж байгаарай. Тархангаа төгссөн залуучууд бол нөгөө тийм муу явж өгөөл гэж боддог шүү гэж бодож байна. Урусаар сарахгүй шүү. Зураг сэтгэлээрээ нэгдэг энд 20 жилийн уулзалтыг зохион байгуулж байгаа ангийнхаа хамт олонд мөн зохион байгуулагч анги хөдөлсөн багштай эрүүл их хамгийн сайн бүхэн өгсөөрөө
Ингээ би үедээ төвтэй тустай яваарай гэж цадмаар байна. Манай далхаа бол одоо Солонгостой архитектор докторийн зэрэг амбасан. Өөр доктор амбасан гэдэг юу вэ? Далхаа өөрөөр баяр гэж. Манай нэг л таа. Асан бүгд гаш гэр байд юм байна. Уцаараа айлцгаая 2 өдөр. За бүгд навч хэлсэн. Амьдрал нь одоо ачаартай байх утгаа. Наа баярлалаа. арга хэмжээг ингээд хийж байгаа баяртай байна. Тэгээд юуны өмнө бидний урлагийг хүлээн авч хүрэлцэн ирсэн ангийнхаа багш баярлалаа. Бас өнөөдрийнхөө арга хэмжээд хүрэлцэн ирсэн ангийнхаа нийт анх байс нартаа бас баярлалаа гэж хэлье. За та нарыг хараад маш их баярлж байна. Бид хүлж байна. Хамгийн анхны 10 дугаар ангины үедээ анхнаас нь авч явж өөрийн хүүхдийг бөөцөж ингэж нэгтгэж ажиндад бүрэх гэж болсон залуу насны нэг гэж чичээс явсан. Тэр үеийн санагдал маш их сайхан санагдчихэв. За тэгээд бүх хүүхдүүдээ амьдралд аз жаргал хамгийн гол сэтгэл дүүрэн аз жаргалтай амьдраасаа гэж хүсэж байна. Эртээ баамтан бас нэг нэгэндээ тус тэмтэй холбоотой харилцаа сайн гэж хүсэж байна. Сануулж хэлэхэд эрүүл мэндийн нэг найрагч тэгээд аз жаргал гэр бүл үр хөвгт байдгийг дэлээ шүү гэж сануулж байна. Баярлалаа бүлээ. Өдөр баярлалаа. Миний амьдрал 20 жил бас нэлээд хугацаа байдаг юм байна. Өнөөдөр ингээд уулзаад ингээ байж байхад их сайхан байна. Ямар нэгэн байдлаар их хүч энерги авч байгаа юм шиг миний хувьд санагдаж байна. Ариутгийнхаа бичсэн шүлгээр 20 жилийн он уулзалтандаа зориулаад нэгэн дуу хийсэн байна. Сүлд доош. Sorry,
진심 성스러운 미래